Яг авцамын салбарын мэрэгжилтэй хүн учраас ингээд мэддэг салбараа яри болохгүй бүтгүү зүйл нь хамтдаа засъя гэсэн л сэтлэр би ер нь авцамын салбарын асуудлуудыг яриад идэг. За өнөөдрийн хөвтөд төмөрийн хөдрийн асуудлаар би саяхан нэг пост хийсэн. Тэгээд чулуунцар байсан. Төмөрийн хөдөр бишээ цементний үйлдвэрийн чулуунцар гэсэн яриа явж байгаа учраас би автотээврийн газар дээр салбарын байгууллага дээр бас тодруулъя гэдээ ирсэн байна. Хамгийн газрын байцаагч нар ирж байгаа. Тэгээ салбарын хүмүүсийн очиод бас газар дээр нь харъя. За яг Ховд аймгийн авцамын салбарыг юу гэж харж ийн гэхээр бүрэн жингийн зөвшөөрөгдөх хэмжээнд 44 тонн 6 тэлхт автотээврийн хэрэгсэлт гэж байгаа. Энэ зөвхөн төмөрийн хөдөр гэхгүйгээр бусад бүх ачаа тээвэрт хариалагдж байгаа. Тэгэхээр жолооч нар маань бас жоохон стандарт норм дүрмөө баримтлаад соёлтой авцамаа хэрэглээрээ. Энэ авцам маань Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар хоёр улсын засгийн газрын хилцээрээр иргэн төлөвлөх нөхцөлтөөр хийгдсэн ийм авцам учраас бид нэг насжилтын уцсахын тулд яг ингээд стандарт норм дүрмөө мөртгөхөөс өөр ямар ч арга байхгүй. За төмөрийн хөдрийг яагаад онцлоо яриад нэ гэж байгаа юм. Яагаад гэвэл нэгдүгээр төмөрийн хөдөр нь өөрөө уул уурханд авир бүтээгдэхүүн учраас технологийн авцамаар тээвэрлэгдэх ёстой байгаамаа. Тийм учраас төмөрийн хөдрийг онцолж яриад байгаа юм. За галсан дундаг даргын үед галсан дундаг дарга авцамаа хайрлаж хамгаалъя гэж захирамж гаргаад төмөрийн хөдрийг зогсоож исэн. Дүгэржав даргын үед бас төмөрийн хөдрийг ингээд зогсоогоод зам тээврийн яамнаас маршрут батлуулж исэн. За болормоо даргын үед төмөрийн хөдөр тээвэрлэгдээгүй. Тэгээд амар санаа даргын үед одоо ингээд бас яваад байна гэж би ярьж байгаа юм. Даргын үед гэдэг нь тэр дарга тээвэр хийж ивж гин гэсэн санаа биш. Угаасаа л бид нар чинь хин засаг барьж гин тэр хугацааг нь л тэр даргын үед гэж ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор би амар санаа даргыг бас яриад байгаа гол шалтгаан нь энэ хүнд авцам дээр өөрийнх нь хүлээсэн үүргийнхэн хүрээнд авцам дээр ингээд авч хэрэгжүүлэх чиг үүрэг нь энэ хүнд байд юм аа. Салбарын байгууллагуудыг захирамж гаргаад ажилуулах чиг үүрэг нь байд юм аа. Энэ ажлаа хийгээд өгөөч л гэдэг утгаар нь ингээд яваад байгаа юм л учиртай юм байна. Ер нь Ховд аймгийн автозамын арчлалтын асуудал бас нэлээдгүй хүндхэн нөхцөлд байна гэж яригддаг боллоо. За бороо хуруу орж ийн. За зам үер давах автах асуудал бас хөндөгдөж ийн гэд. За та өнгөрсөн одоо жилүүдийн зам арчлалтын талаар за өнөөгийн одоо нөхцөл байдлын талаар дүгнэж хэлэх юм бол ямар зүйлийг хэлмээр вэ? За нэлийн том агуулгаар нь урт хугацааны ярилцлага болох байх л та. Гэхдээ би бол товчхондоо хэлэхэд Ховд аймгийн автозамын засвар арчлалтыг Ховд АЗ гэж компани хариуцж гүйцэтгэдэг. Тэгээд дээр нь Ховд АЗ компани маань хариаллын дагуу АЗ нэгтгэлгээд очичлоо. За эндээс ингээд төсөв мөнгө наануу цаануу асуудлууд ингээд байх шиг байна энэ жилийн хөвтөд өчир дутагдaltaа. За бороо хур дөнгөж ороогүй юу маш олон газраар ус давж байгаа үерд урсах эрсдэл үүсээд байгаа. Энэ нь юу вэ гэхээр технологийн дагуу олон жил арчлаагүйгийн л одоо ингээд юмнууд явсаар байгаад хор уршиг нь одоо ингээд илэрч байгаа. Тухайлбал та нар анзаарч байгаа бол манхан Ховд хоёрын хооронд энэ жил та нар ажиглаж байгаа бол тий маш олон газраар үер давсан, маш олон газар хөвөө урссан. Бүр ингээд асфальтанда хүртэл урссан. Урд жилүүд яагаад урсахгүй байсан? Яагаад гэвэл ядарч үер усын зайлуул хоолойг нь цэвэрлэх, хажуутлын шуудууг нь сэргээх гээд аваар услоос уртлан сэргийлэх ажлуудаа хийдэг байсан бохоггүй. Тэгээд хідэн миний одоо ойлгож байгаагаар хэдэн жил давтамжтай хийгдэхгүй явсаар байгаад энэ нь өөрөө ингээд ус давхгүй газраар давж штэ. Тэгвэл ус давдаг газраар яах вэ гэвэл энэ жилээс эхлээд маш олон газар урсан гэж би харж байгаа. Магадгүй нэг өдрийн ч юм уу 2 өдөр үргэлжлсэн бороо орсон тохиолдолд олон газар урсах эрсдэл үүссэн байна. За дээр нь авцам маань зөвхөн бүрэн жингээс гадна авцамын нэг хэсэгт нь гүүрнүүд хоолоонууд ордог. Сая зам тээврийн яамнаас шалгалтын баг ирээд мянгадын гүүр, булганы гүүр, буянтын 2 гүүр насжилтын хөвтөд ашиглах бүрэн боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр өрн цаашдаа манай Ховд аймаг маань ингээ зөрүүлтийн бусаар тээвэрлэл хийгээд байх юм бол замаа хаах биш гүүр чинь өөрөө та нарыг ингээ хаачихнаа. Тэгэд авцамын эвдэрлийг яагаа яриад нэхэр манайхаа та нар санаж байгаа бол өөр ангаагаас гараа явж байхад авцамын эвдэрлээс болоод ямар их хүмүүс эд хөрөнгөөрөө аваар уст амь насаараа хохирч байна. Тэр нөхцөл манай аймагт бас үүсээд байгаа байхгүй. Энэ эрсдлийг л таслан зогсооё. Тэгэд аваар услгүй авцамаар зөрчөөл гэсэн нийтийн эрх ашиг хамгаалах нэг ийм л учраас л би ингэж ярьж хэлээл яваад байгаа юм учраас. Одоо тэгвэл мэрэгжлийн байгууллагууд яг энэ зам хариуцсан мэрэгжлийн байгууллагууд ер нь юунд дараа цаашид анхаарч ажиллавал одоо бид нар бас энэ гарах сөрөг үр дагавраа сэргийлэх боломжтой гэж харж байна. Мэрэгжлийн байгууллагууд нугаас тоог хэмжээ цаанаасаа тогтоогод өгсөн байгаа. Тэрнийхэн дагуу засвар арчлалтаа нэгдүгürt хамгаалах. Чиглэлийн байгууллагууд гэж байгаа. Энэ авцамыг ашиглаж байгаа тээвэрлэгч нарт хяналт тавих автотээврийн газар тий стандарт норм дээр нь одоо тэр пүүнүүдийн жин тооныг харах стандартын газар.
За тэгээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэл үүргэхий цагдаагийн газар тэгээ зам арчлагч компани Аззаа гэдэг энэ компаниуд нь чиглэлийнхээ ажлуудыг л хийчих юм бол олон нийтэд таниулан сурталчилж мэдээлчих юм бол бүх асуудал окей. А дээр нь авцам хэрэглэгч нар маань өөрсдөө бас жоох ухамсартай байх хэрэгтэй. Бүрэн жингэн 44 тонн байд юм байна. Тэгэхээр 44 өрөөл тээлтэй тийм ээ. Жин тооноо л баримталчих. А тэрний давуу тал нь би хэлэхэд аваар ослоос уралсан сэргийлнэ. Та жин хэтрүүлсэн машин тэрэгтэй явж байгаад аваар ослолт орчин. Тухайн машинаараа охирно, эд хөрөнгөөрөө охирно, амь насаараа охирно. Жин тооноо хэрэгжүүлснээрээ машины чи эдэнгийн эвдрэл хүртэл байхгүй болно. Авц замчийг хүртэл эвдэрхээ болно. Өөрөө 5 дахь та тээвэр хийн. Маш олон давуу тал бол байгаа. Ховд аймагч үнэхээр ингээд маш чухал байршилтай. Орос хятадыг холбосон гүүрэн аймаг учраас байршлын хөвтөд ийм оновчтой байршил байгаа учраас манай аймагт ингээд төрийн бодлого зөв чиглэгдээд ингээд авц зам нь хөгжөөд байгаа юм. Тэгэхээр энэ сайхан хөгжиж байгаа авц замаа иргэд нийтээр олон нийтээрээ л хайрлаж хамгаалах нь хамгийн чухал байна л гэж харж байгаа.